Сайн байна уу? Олон улсын музей өдрийн тохиолдолд говийн байгалийн түүхийн музейтэйгээ хамтран хугацаа зэрэг ялбаа багштай мөн аймгийнхаа түүх соёлыг, дурсгалыг үзэж танилцуулгаа мөн Хилэн цэргийн 131 дугаар ангийнхаа түүхэн замналын харуулсан үзмрүүдээр тус өдрийг тохиолдол оролцлоо. За хугацаа зэрэг ялбаа багштай сэтгэл санаа маш их өндөр байна. Мөн аймгийнхаа түүхийн музейн баяжилт түүх соёлтой танилцж байгаа таатай байна. Ингээд та бүгдээ ажиллаж өндөр амжилт хүсье. Зэвсэг төчний 167 дугаар ангийн соёл хүмүүжлийн офицер Тэслэг Чотгон цэцэг. За бид өнөөдөр Өмнө говийн музей маань дэлхийн олон улсын музейний өдөртөө зориулаад Монгол цэргийн үзэсгэлэн гэдэг арга хэмжээ зохион байгуулж арга хэмжээний маань нээлтийн үйл ажиллагаа сая болоод өнгөрлөө. Тэгээд арга хэмжээ нээлтийн үйл ажиллагаа болсноос хойш 5 сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжлэн Өмнө говийн хаар дэргэдэд үзэсгэлэнгээ танилцуулах юм байна. Монгол цэрэг үзэсгэлэн маань манай зэвсэгчний 160 дугаар анги, мөн Хилэн цэргийн 131 дугаар анги, мөн зэвсэгчний 148 дугаар анги цэргийн штабууд хамтран ажиллалаа. Тэгээд бид нар өнөөдөр олон улсын музей өдрөөр ингээд Хилэн цэргийн 131 дугаар ангиараа Өмнө говийн түүхтэй танилцаад тэгээд маш сонирхолтой тэгээд гоё үлэг гөрөөл зураг зөндөө олон гоё юмнуудыг үзлээ. Тэгээд сэтгэл өндөр байна.